Сайн байна уу? Ирсай сувгаас мэдчилж байна. Орчуулан хүргэж байна. Авкахийн ухаанаар хандноо. Гучгарсан бат өөрийгөө халамжлах нь хамгийн чухал гэж боддог. Тиймээс өдөр бүр ажлынхаа дараа дасгал хийж, суралцаж, өөрийгөө хөгжүүлдэг. Найз нөхөд хамт олонныхоо төлөө санаа зовхон түнд ядаргаатай санагддаг. Болж игэл бусад хор учруулахгүй. Буцаж намайг бүү хохироогоосоо гэж хүсдэг. Гэхдээ нас ахих тусам зөрсгөл нь хоосорсоор өөрийгөө хөгжүүлэх олон номон дээр гардаг шиг ганцаараа байхыг хичээсэн ч яагаад аз жаргалгүй байна вэ? Өнөө үед олон хүмүүс өөртөө анхаарлаа төвлөрүүлж хичээл зүтгэл гаргаснаар аз жаргалыг олж чадна гэж итгэдэг. Тиймээс өөртөө анхаарал тавих нь чухал гэж боддог. Гэвч энэ үзэгдэл улам хурцдаг тусам бие сайхан амьдрал болоо гэсэн хит их хувь хүн төвд үзэл газар авчээ. Орчин үеийн тархины шинжилх ухаан, сэтгэл судлал, анагаахын шинжилх ухааны судалгааны зүсгэд хит их хувь хүн төвд байх нь биднийг сэтгэл хөдлөл, амжилт, эрүүл мэнд гэх мэт бүх талаар нь суурилдаг гэдгийг нотолжээ. Хэрв та аз жаргалыг мэдэрч нийгэмд амжилтанд хүрч эрүүл саруул уртаа наслахыг хүсвэл хүмүүстэй уулзаж бие биедээ тусалж харилцаа холбоо тогтоох хэрэгтэй. Энэ бодит бус амьдралгүй сонсогдож байна уу? Бусдаа утга учиртай харилцаа холбоо тогтооход гарах шинжилх ухааны үр нөлөөг харцгаая. Нэгдүгээрт гайхамшигт дөрвөн давар нэмэгддэг. Хэн нэгэн туслах үед бидний бие эндорфин, допамин, окситоцин, серотонин ялгаруулдаг. Гайхамшигт дөрв гэж нэрлэгддэг эдгээр гормонууд нь хүний биеийг архаг хүрслээс хамгаалдаг. Массачусетсийн их сургуулиас 300 мянган хосын дунд явуулсан судалгаагаар нэг орон дээр унтаж ижил хоол идсэн ч сайн дурын үйл ажиллагаа хийдэг хүмүүсийн нас баралтын түвшин бага багааг тогтоожээ. Мэргэжилтнүүд сайн дур үйл ажиллагаанд гайхамшигт дөрвөн даврын ялгарчдыг нэмэгдүүлснээр урт наслахад нөлөөсөн гэсэн дүн шинжилгээ хийжээ. Хоёрдугаарт гадаа төрх илүү сэтгэл татам болно. Артурист бусдын төлөө байх зан нь гадаа төрхийг илүү дур булаан болгож өгдөг. Нийгмийн сэтгэл судлаач Конрад Хенди нар царайлаг өгөгчийн нөлөө хэмээх судалгаа хийжээ. Оролцогчдоос 3,000 өндөр настай хүмүүсийн гадаа төрхийг үнэлэхийг хүсжээ. Хэдийгээр тэд ахмад наснуудыг огт таньж мэдэхгүй ч сайн дурын ажил хийдэг ахмадуудыг хамгийн дур булаан гэж үнэлжээ. Конрад Хенди нар үүнийг гэрлэн бүрхүүлийн нөлөө гэж тодорхойлжээ. Альтруист үйлдэлийн үр нөлөө нь үзэсгэлэнтэй нүд гялдсан арсаар цацардаг бөгөөд анх удаа харсан хүмүүс ч тийхүү гэрэлтгийг тод хардаг. 3-дугаарт сайхан сэтгэлтэй хүн амжилтанд хүрдэг. Калифорни их сургуулийн ажилтныг 14 жилийн турш судалсны эцэст хамтран ажилтгүй, төрөмгийн муухай зантай хүн тушаал дэвшдэггүй. Харин хамтран ажилтдаг сайхан сэтгэлтэй хүн өндөр албан тушаал дэвшдэг болохыг олж мэджээ. Зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийхээс буцахгүй хүн амжилтанд хүрнэ гэж ихэвчлэн боддогч бодит байдал дээр хувиа хичээсэн хүмүүс амжилтанд хүрэхэд ховор байдаг. Ажил дээрээ амжилтанд хүрэх хамгийн өндөр магадлалтай хүн бол бусдыг ойлгож халамжлахаа мэддэг хүн юм аа. Амжилтанд хүрэхийн тулд дайсныг биш, харин нэмэлт хүч бий болох нь чухал. Бусдаа харилцахад хэцүү гэж бодож магадгүй. Гэхдээ бага зэрэг хичээвэл өөрчлөгдөж чадна. Яаж эхлүүл болох вэ? 1. Өдөрт ердөө 16 минут бусдад тусал. Эртээ сууг, хамтдаа суралцъя. Америкийн 13 мянган насан туршидын дунд явуулсан судалгаагаар жил ердөө 100 цаг сайн дур үйл ажиллагаа хийх нь нас барах эрсдлийг бууруулж сэтгэл хямралыг багасгадаг болохыг тогтоожээ. Жилд 100 цаг ихэмшиг санагдаж болох ч 365 хоногт хуваавал өдөрт 1643 минут болдог. Өдөрт 16 минут л бусдад анхаарлаа хандуулад үзээрэй. Заавал танихгүй хүмүүсийг халамжлах гэлгүй. Гэр бүлийн гишүүн, хайртай хүн, эсвэл хамт ажилладаг хүндээ туслах нь сайн дурын ажилтай адил хүчтэй нөлөө үзүүлдэг. Калифорни их сургуулийн Келтнер 69 хосоос өдөр бүр бие биенийхээ төлөө ямар нэгэн зүйлийг хийлгүүлсэн байна. Энэ нь харилцан биенийхээ ярианд анхаарлаа төвлөрүүлэх, ороо тосож авах, хийж буй зүйлийг дэмжих гэх мэт зүйлсүүд байв. Хосууд 2-7 хоног бие биенийхээ төлөө жижиг зүйлс хийсний дараа харилцан биенээсээ эерэг сэтгэл хөдлөл, талархлыг мэдэрчээ. Хэрүүл маргаан багасч, салах магадлалч том буурчээ. Юуны түрүүнд эргэн тойрныхоо хүмүүс туслах жижиг зүйлсээс эхлээд үзээрэй. Ойр дотныхоо хүмүүст эллэг хандаж заншвал түүнийг эргэн тойрныхоо хүмүүс ч аажмаар өргөжүүлэх боломжтой. 2. Зөв асуулт тавиарай. Хэдийгээр ихэнх хүмүүс дотроо зовлонтой хэцүү байдаг ч сүүлийн үед дажгүй юу гэж асуухад зүгээрээ гэж хариулдаг. Тиймээс хэн нэгэн туслахыг хүсвэл тэр хүнд юу хэрэгтэй байгааг мэдхийн тулд асуултаа зөв тавих нь чухлаа. Хэрв та нөгөө хүнийхээ тухай сонсохыг хүсч байвал тийм эсвэл үгүй гэж хариулахааргүй асуултыг асуугаарай.
сайн байна уу гэхээсээ илүү яаж шуган амьдарч байна даа гэж. Дараа нь та тэгж асууснаар мэдэхгүй байсан зүйлээ мэдэж нөгөө хүндээ үнэхээр хэрэгтэй тусламжийг нь өгөх боломжтой болно. Заримдаа асуулт асуух нь зохисгүй үе байдаг. Тэр үед бидний хийж чадах зүйл бол зов шаналж буй хүнтэй хамт суух явдал юм аа. Энэ бол би чамтай хамт байх болно гэж хэлэх чимээгүй арга юм. Үргэлж асуудлыг шийдэх гэж оролдох шаардлагагүй. Зүгээр л дэрэгдэнд байх нь тус болдог. 3. Ийм хүнийг 1.5 км-ийн дотор байлгаарай. 1983-аас 2003 онд төрсэн 4739 хүнд судалгаа хийсэн үр дүнгээс харахад 1.5 км-ийн зайд аз жаргалтай найз байвал би ч аз жаргалтай байх магадлал 25% нэмэгддэг байна. Уран харилцааг дамжих хэмжээнд сэтгэл хөдлөлт тархдаг. Таны найзын найз аз жаргалтай эсвэл аз жаргалгүй байвал та ч бас аз жаргалтай эсвэл аз жаргалгүй болно гэсэн үг. Аль нэг бүлэгт байгаа ганц 2 хүн л альтруизмыг олонход тарааж чаддаг. Альтруист хүн болохын тулд ийм хүмүүстэй ойр байх хэрэгтэй. Амьдрал зовлонтой үедээ бусдыг хайрлаарай. Бид өөрөөсөө ямар нэг зүйлийг бусад өгөх үед илүү хүчтэй болдог. Тархины шинжилх ухаан, сэтгэл судлал, анагаахын шинжилх ухаанаар нээсэн өөрийгөө хайрлан хамгаалах хамгийн сайн арга. Амьдрал зовлонтой үед бусдыг хайрлах нь дээр номын товчлолыг орчуулан хүргэлээ. За дуслаа. Танд энэ бичлэг таалагдсан бол хайртай дотны гэр бүл, найз нөхөд сонсоосоо гэж хүссэн бүхий л хүмүүстээ түгээгээрэй. Баярлалаа. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж миний YouTube сувагт бүртгүүлнэ үү. Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү. Баярлалаа.